баярлалаа. Ерөнхий одоо тогтоолын үзэл санаа концепц бол чухал байгаамаа. Нэг талаас ажил дүрийн салбарыг хөгжүүлэхийн тулд зайлшгүй бид нар нүүрсний хэрэглээг одоо авч явахаас өөр аргагүй. Нөгөө талдаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна гэдэг томоохон одоо бодлогын зорилтуудыг дэвшүүлчихэд байгаа энэ нөхцөлд зохицуулт хийх оролдлогыг бас хийж ирж гэж харж байна. Гэхдээ үнэлж байгаа эрх зүйн баримтчигтай холбоотой надад нэг хэд хэдэн асуулт байна. Нэгдүгээр хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын тухай хуультай нийцэж байгаа юу? Салбарын нэлээд олон бодлогуудыг бид нар нэгтгэхэд тус тустай бодлого байхгүй. Урт дунд богино хугацааны хөгжлийн бодлоготой байна. За үүний дунд хугацааны хөгжлийн бодлого бол 10 хүртэл жилээр 8 хөтөлбөртэй байна. Хөтөлбөрийн хүрээнд шалгуур үзүүлэлтийг томьёолж гаргана гэт ингээд нэлээд нарийн загад оролцсон. За төрийн албаны тухай хуулийн 53 дээр бол 53-ийн 1-ээр нь стратеги төлөвлөгөө батлах тухай заалт байна. Стратеги төлөвлөгөө батлаханд төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүрэгт байна. Төсвийн ерөнхийлөн захирагч одоо өөрийн хариуцсан салбар чиглэлийн хүрээнд стратеги төлөвлөгөө боловсруулан баталж хэрэгжилтийг хангуул. Хоёрт нь болохоор хуульд өөрөөр заагаагүй бол энэ стратеги төлөвлөгөө батлах журмыг засгийн газар батална гэсэн байна. Өөрөөр хэлбэл эн чинь за улсын хурлаас тавих хяналт чиглэл одоо бидний хуулийн хэрэгжилтэнд хяналт тавина гэвэл хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын тухай хуультай яаж уялдаж байгаа. Хоёрдугаарт нэгэнт хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал аль ч салбарын сайд өөрийнхөө салбарын бодлогыг одоо гаргаад стратеги төлөвлөгөөгөө дотроо батлаад сайдын одоо эрх хэмжээний хүрээнд хийчих зүйлийг заавал байнгын орноос чиглэл авах хэрэгцээ шаардлага юу байгаа юм бол. За зүгээр нүүрсний гээд одоо жишээлбэл нэг бүтээгдэхүүн дээр гаргаад ирлээ. Нүүрсний цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги. Тэгвэл одоо зэсийн цэвэр үйлдвэрлэлийг, жоншны цэвэр үйлдвэрлэлийг гэдэг ингээд бүтээгдэхүүн болгон дээр ийм стратеги гаргах уу? Энэ болгоныг байнгын оргоор хэлэлцэх үү? Засгийн газрын үндсэн ажил юм шүү, чигүүргийн хүрээнд. Энэ дээр ямар бодолтой одоо оруулж ирсэн юм болоо? Санаачлагчийн бодлыг сонсё гэж бодож байна. За өөрөнтөө гүшүүн маш чухал өнцгийг хөндлөөш бас энэ байнгын орооны эрхлэх асуудлын хүрээнд. За жаргал сайхны зол жаргал гүшүүн асуултанд хариулъя. За хуулийн хувьд нөгөө хууль тогтоомжийн тухай хууль одоо Монгол улс нэгдсэн нэг бодлоготой байна. Тэгээ 8 хөтөлбөртөө гэдэг. Тэгээ 8 хөтөлбөр болохоор их өргөн хүрээтэй. Тэгэхээр хөтөлбөр дотор мэдээж энэ бол биш. Тийм болохоор төрийн албаны тухай хуулийн 53 дугаар зүйл дээр тусгасан салбарын стратеги төлөвлөгөө боловсруулах хүрээнд гэсэн байдлаар бэлдсэн байна. Стратеги төлөвлөгөө буюу засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг биелүүлэх юм богино хугацааны авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө байдлаар. Нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулах гэдэг болохоор салбар дундын асуудал байгаа. Одоо манай эдийн засаг уул уурхай дээр тулгуурласан уул уурхайн тал нь нүүрс, тээврийн салбар эдийн засаг том байр эзэлдэг, тээврийн салбарын дийлэнх ачаа нүүрс. Тэгэхээр тээврийн салбарын хүлэмжийг бууруулах, эрчим хүчний хүлэмжийг бууруулах, уул уурхайн хүлэмжийг бууруулах, хүнд аж үйлдвэр боловсруулах үйлдвэрийн хүлэмжийг бууруулах гэхээр дандаа нүүрсний үйлдвэрлэлтэй холбогдоод байгаа. Тийм болохоор энийг одоо стратеги төлөвлөгөө боловсруулснараа нүүрсний тэр нэг манай том төслүүд байгаа шүү дээ. Нүүрс хэмээн үйлдвэр энэ төр гээд. Тэгээ ялгарсан нүүрс төрөгчийн давхар эслийг газрын тос олборлолтод шахаснараа усны хэрэглээ буурна, олборлолт нэмэгдэнэ. Тэгэхээр ингээд өөрөө юм салбар дундын зохицуултын шинжтэй, техникийн болон бодлогын шинжтэй учраас нүүрсний цэвэр хөгжлийн стратеги гэж боловсруулах нь зүйтэй юм аа гэж үзэж байгаа. Эрчим хүчний шилжилт гэдэгт ярьж байгаа. Эрчим хүчний шилжилт явахаар манайх ч нүүрсэн дээр тулгуурсан эрчим хүчтэй улс. Тэгээд уурхаануудаа хаачих юм бол нөгөө төрийн өмчийн ч бай, хувийн өмчийн ч бай, багнуур шивээ овоо гэл олон мянган ажилтнуудад уурхаанууд яах вүлээ? Ер нь хааж чадах вүлээ? Тэгэхээр эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг одоо 30% үр ашгийг 50-60% өргөдөг ийм технологиуд байдаг. Эднийг нэмэгдүүлэх замаар хүлэмжээгээ бууруулна гэвэл бас эрчим хүчний асуудал болно. Тэгээд ийм салбар дундын уялдаатай учраас стратеги төлөвлөгөө боловсруулад засгийн газрын мөрөө хөтөлбөр алсын 1025 дээр
тусгасан зорилтсууд руу явах юм байна гэж үзэж байгаа. Яамны хийх одоо ажлын үйл ажиллагааны хөтөлбөрт нь ч байгаа бий л дээ. Тэгээд улсын хурлын байнгын ороо яг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах энэ чиг үүргийнхээ хүрээнд энэ дээр анхаарал хандуулаач. Гэхдээ энэ бол яг юм тодорхой салбар дундын нүүрс төрөгчийг бууруулах, хүнд аж үйлдвэрийн бодлогод зориулсан стратеги төлөвлөгөө хэрэгтэй байна. Нүүрсний, эрчим хүчний, газрын тосны энэ салбаруудын тээврийн хоорондоо уялдаа холбоог хангах замаар гэж ингэж тодорхойлсон. За өрөөнчийн агшин тодруулъя. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн тэр 8 хөгжлийн хөтөлбөр дотор харин манай аж үйлдвэрийн салбарын хөгжлийн хөтөлбөр ерөөсөө зорилттой хөтөлбөр ерөөсөө байдаг байхгүй. Уг нь бол өнөөдөр Монгол Улсын эдийн засаг аж үйлдвэрийн салбар тэр дотроо уул уурхайн салбар дээр оршин тогтнож байгаа бол төрөөс баримтлах энэ бодлогуудыг хүчингү болгохдоо энд за уул уурхай гэж салгадгүй махад ядаж аж үйлдвэрийн салбарын хөгжлийн хөтөлбөрийг засгийн газар боловсруулахаар оруулсан бол тэрэн дотроо салбарлаад стратеги төлөвлөгөөнүүд нь тус тусдаа засгийн газар өөрөө батлаа явуучих боломж байсан. Би харин одоо үнэхээр их хурлын хувьд, банкны орооны хувьд авч үзэх ёстой гэж байгаа бол бид нэр энэ төрийн хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн энэ 8 хөтөлбөр заасан энэ заалт дээр бол аж үйлдвэрийн салбарын одоо хөтөлбөрийг тэр 6-гийн 5 дээр нэмж оруулах ёстой гэж боддог. Энэ өөрчлөлтийг хийх ёстой. Тэгжиж аж үйлдвэрийн салбар өөрөө бодлогоо тодорхойлж иж түүнд заасан стратеги төлөвлөгөөнүүд байх ёстой юм шүү. За өрөөнтийн гишүүн асуулт асууж энэ саналтай холбогдуулж байр суурь илэрхийлнэ үү? Жаргал сайхны зол жаргал гишүүн хариулт өгье. Тэр бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дээр 8 заалт хит ерөнхий тэгээд нөө салбарын бодлогууд байхгүй болсон гэж ер нь их олон салбарын хүмүүсээ сонсогдож байгаа. Санал нэг байна. За асуултанд хариулт авлаа. За буяагийн тулг гишүүн